Бүгдээрээ сайн бацгаана уу? Та бүгдийн бичлэгийг үзэж байгаа цаг бичиг мэндийг хүргэе. За өнөөдөр би краштай холбоотой нэг арай жоохон өөр юм зүйлийг ярих шийдсэн байгаа. Тэр нь юу гэхээр ингээд нэг тийм хүн байдаг та. Яг яагаад энэ мэдгүй гэхдээ хүмүүсийг өөртөө дурлуулад байдаг. Эсвэл хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлээд байдаг. Хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг тийм хүмүүс ингээд нэг хин нэг санаж орж ирж байгаа. Тэнгүүд бид нэр ч гэсэндээ ямар нэгэн байдлаар бас тийм хүн байгаа хгүй. Гэхдээ яг тэрийг олж харж чадахгүй ч юм уу эсвэл тэрийг мэдрэхгүй байх үедээ бид нэр өөрийгөө үн цэнгүй юм шигээр бодоод тэгээд энэ бодол нь яаж биднэрт гай болдог вэ гэх юм бол ялангуяа хайртай хүндээ ч юм уу краштай ч юм уу ингээд сэтгэлээ хэлчлээд ингээд хайр дурлаа илэрхийлэх гингүүд намайг тоохгүй л үү дээ. Бас та амьдрал гой боломж ороод ирэнгүүд би тэнцэхгүй л үү дээ. Намайг сонгохгүй л үү дээ гэдэг өөртөө үл итгэх бодлыг бий болгох юм байна. Одоо миний ярих байгаа нь 17 шинж тэмдэг 17 танд байх албагүй. Гэхдээ эндээс 1 2 3 4 магадгүй түүнээс олон шинж тэмдгүүд байж л таараа. Тэгэхээр өөрийгөө илүү үн цэнтэй хүн шүү гэдэг мэдрээсэй гэж энэ бичлэг хийж гэж хүсэж байна. Тэгээд дахиад дээрээс нь өөртөө ихтэй ийм болсныхаа дараа краштайгаа өөрийнхөө хайртай хүнтэйгээ харилцаа холбоо үүсгэх юм бол бүтэх магадлал бүр хамаагүй их болно. Тийм болохоор энэ бичлэгийг хийж байгаа шүү. Гэхдээ энэ 17 шинж тэмдэг сонин ийм байд юм уу гэж би бодсон. За хамгийн ихнийх нь болохоор хүмүүс хин нэгэн тусламж хэрэгтэй болох үед чамайг сонгож ивэл чи бусдыг татчих чаддаг хүн мөн. Өөрөөр хэлбэл ингээд годны зөндөө олон хүмүүс зүрлэж өнгөрч байхад чам дээр зорж ирээд миний дөө энэ имлэг хаана идэм болоо. Эсвэл хичээхаа энэ автобусны буудлын дээрээс тэр чиглэл явдаггүй гэдэг ч юм. Өөрөөр хэлбэл чи бусдаас илүү онцгой гэдгийг чинь мэдрэгдүүлэх нэг энгийн шинж тэмдэг юм байна. Энэ болохоор чи ер нь бусдыг харцсан дунд амьдардаг all eyes on me гэдэг шиг ингээд. Ер нь л хүмүүс чамайг хаяа газар чинь нэг юм уу, хоёр хүн юм уу, эсвэл бараг бүгд ч юм уу ихэд ингээд ширтчихэд. Хүмүүс чамайг ширтэж байгаа гэдгийг чи ерөөдөө угаасаа мэддэг. Хүмүүс угаасаа л ширтчихэд, угаасаа л харж байдаг. Гэхдээ иймэрхүү хүмүүс ямар өрөөнд хамгийн дуртай байдаг гэж найлын өрөөд. Яа тэр хүн болгон хараад хүн болгон шүүгээд байгаа учраас яна би ямар шууд байгаа бол гэдэг ч юм. Тэгээд дахиад ирсэн хүн болгон ингээд нэг шүүснүүдээр хараад бүгдийн харт ингээд тэр өндөр тусаад байдаг учраас тэр хүн илүү их хөгжөөж, илүү их алдаагүй байж, илүү боловсронгуй байж, илүү их сурч үржих бас нэг мотивац нь болж өгдөг. За гуравт нь болохоор хэвээ чи ингээд бас яг бусдад өөртөө дурлалж чаддаг хүн бол чамд тусчсан заавал байх хэрэгтэй. Чи яг ингээд супер баатрууд шиг эсвэл одоо ийм сахиусан тэнгэрүүд шиг эргэн тойрныхоо хүмүүсийг маш сайн мэдэрч ойлгоод тэр хүмүүст хэрэгтэй үед нь тусалж чаддаг. Хэрэгтэй үгийг хэлж чаддаг. Хийх чадахгүй байгаа зүйл дээр нь дэмжиж өгч чаддаг. Эсвэл урмыг өгч хэлээд өгч чаддаг буюу чи чамд нэг тийм бусдыг эмнэж ангаадаг, байгалийн шийдэдэг. Тэгээ тэрнгээр чи бусдыг яс соромж шиг татдаг. Дөрөвт нь бол мэдээж энэ инэдтэй муу хөвгөөд залж өгтүүд, санаатай сэргэлэн хөхнүүд, арга залтай ирчүүд ч юм уу ингээд тань руу ингээд хандраад тань руу зүтгээд хам бол та маш сэтгэл татан бусдыг дурлуулагч хүн юм байна. Яагаад тэгэхээр тиймэрхүү хүмүүс чинь хэр баргийн хүн татагдахгүй байгаа шүү дээ. Тэгэхэд тийм хүмүүсийн анхаарлыг татаа тэр хүмүүсийг ингээд азаагийн хөдөлгөөд дурлуулад байна гэдэг нь та маш сэтгэл татан хүн гэдгийг илэрлээдэг гинэ. Гэтэ миний л мэдж байгаа 10 жил тахад ангийн нэг хамгийн болохгүй бүтэхгүй байгаа хөвгүүд ангийн хамгийн гой хөөрхөн сайн сэтгэлтэй ухаантай сайн сурдаг хамгийн гой охинд нь сайн болчиход тэдрээ өрхөж мэрхээрээ ихтэн цэцэж босроод идэв шүү дээ. Тун болохоор эсрэг хүсний хүн чинь таныг хараад үл ялэг гайхшрах, ангаж мэлрэх тиймэрхүү дүгэл гаргадаг. Бүр ингээд пүү гэдэг ч юм уу эсвэл хөөх гэл ингээд брам хамрын хөдлөхгүй гэлэхгүйсэн ч гэсэн нэг нүдэнд нэг юм гайхшрал мэдэгддэг шүү дээ тийм юмнуудыг ер нь л та мэднэ. 6-аад нь бас айгүй сонин. Та нэг амар их магтаалын үг мөг бусдаас нэг сонсдоггүй. Яа тэгэхээр угаасаа л тарих толгоонд нь та хүндлэгдсэн болохоор угаасаа л ийм хүн юмчэндээ гэж бодол жижиг сажигхан магтаал явал та баруун сонсохгүй. 7-д нь болохоор чи бусдыг ингээд өөрт дурлуулдаг хүн хэрвээ хүмүүс бол чи хин нэг магтахад тэр хүн чинь үнэн сэтгэлээсээ баярлахын хажуугаар маш их ичээд ингээд жоохон сандаж ундраад тэгсэн юм айгу баяртай. Тэгээд ингээд таны магтаалыг маш их үнцэнтэй, маш их хүчтэйгээр нөгөө хүмүүс чи хүрнэ. Нэг нь болохоор хүмүүс чамд ямар нэгэн ингээд санал тавихтаа, чамаас ямар нэгэн зүйл асуухтаа маш их ингээд сандарч мэгдэж сони эвгүй үйлдэлүүдийг гаргана. Чиний жижиг бишрээц ч юм уу тэгээд
яна мана гэдэг ч мөнгө буруу байлаа өсөн өсгөө сольж малаад нөгөө байна уу сайн та яваад байгаа намайг гэдэг шиг буруу юм яриад буруу юм хийгээд барьжсэн юм алч мааж ингээд сандраад. 9 дэх нь болохоор тань дээр ингээд дахин хурж ирээд нэг юм уу юу юм бэ? Жишээлбэл ингээд хажуугаар ингээд яваад өнгөрчлээ гэж бодол л тэнгууд хүн тань руу нэг ингэж шалтгаачаа дахиад хараад эргэж гүйж ирж ирж харж мөрдөг ч юм уу. Зөвхөн харагдах байдал бас биш байхгүй юу? Та үйлчилгээний байгууллагад ажилладаг байх юм бол ингээд та хэрсгэл салтан хүн байвал тань дээр дахин ирж үйлчлүүлдэг гэсэн. Таныг ингээд өөрийнхөө хүнээр сонгоно. Яагаад гэвэл таны харилцаа, таны байгаа байдал, бусдыг одоо хүндэтгэж байгаа харилцаж байгаа энэ харилцаа чинь татаад байгаа учраас тэрэнд чинь татагдаж ингэ хурж яах гэсэн. Өөрөөр хэлбэл та тэр хүний юугаараа татаад байна, юугаараа ингээд ховстоод байна. Тэрнээс ч болоод дахин эргэж ирээд байгаа гэсэн танд. Энэ болохоор таныг физиологийн өгөгдөлтэй чинь холбоотой магтаалуудаар магтана. Харагдах байдлын тэрийгээр чинь ихээсээ илүү. Өөрөөр хэлэх юм бол одоо эдгээр мөрөн чих тийм сонин шүү. Би эдгээр мөрөн шүү хүн ерөөсөө өөр битгэхгүй гэдэг ч юм. Чамд чиний ингээд юу мэддэхгүй ингээ нэг гайхамшигтай зүйл чамайг маш гоё харагдуулдаг. Эсвэл чи ингээд дотоод гоо үзэсгэлэнтэй гэдэг ч юм уу хүн ингээд тэр чинь харж барьж үзэж хэлж мэдэхгүй юм ингээ нэг мэдрээд байгаа юм мэдрэмжээр магтаад байгаа шүү дээ. Тэгэхээр эсвэл юу гэж мэддэхгүй нэг сүр хүч чамд байдаг гэдэг ч юм уу нэг дээрхтэн байлаа гэж боддог. Ингээд нэг тийм бараг л нэг нүзэгдэхгүй авраж юм шиг ингэж ирд магтна гэсэн. Тэрнээ харагдах байдал, хувцаслалт, эд хөрөнгөтэй тийм зүйлсээр биш. Нүдэнд үзэгдэж гарт баригддаггүй зүйлсээр магтана. Тэр магтаал нь өмнөхөөс юм ялгаатай гэхээр маш их хүчтэй, маш хүнцэнтэй, асар өргөн цар уурайтай. Тийм жижиг сажигхан магтаал биш. 11 гэн маш хөөрхөн, жаахан яриа балчир хүүхдүүд байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд болохоор энергит маш их мэдрэг. Жаахан хүүхэд чамайг яширтай л давалж хараад, чамраас нэгээл, чамраа ингээл далтаж мадлаа ч юм уу, чамраа өгөөж хурж ирээл ингээл жоохон хүүхдүүд чамайг гэдэг юм бол чи маш их сэтгэл татамгүй, чи маш гоё энергитэй, чи эргэн тойрныхоо хүмүүс тайван амгалан, аз жаргалтай, тийм гоё мэдрэмжийг төрүүлж чаддаг, хүмүүс чамайг дэрэгдээ авч үлдэхийг хүсдэг тийм хүн. 12 дахь нь болохоор чи хүмүүсийг дундуур нь оруулж эмийн зогсоолоо шүү дээ. Тэгэхэд хүмүүс гомдлож яа энэ одоо юу юм уу энэ гэж олон юм ярьдаггүй. Өөрөөр хэлэх юм бол чи тийм чимэр хүндэтгэлийг хүлээдэг буюу чамайг бити яриа одоо ярихаа болгингүүд шууд ярихаа болоод тэгээд нэг ч юм сүрг юм хэлэхгүй байгаа цаанаа юу вэ гэхээр чамайг хүндлэл нь илэрч байгаа байхгүй. Маш их хүндлэхийнхээ хэрэг хүнийг хүлээн зөвшөөрдөг болж эхэлдэг юм байна л да. Стих сточос хэлж байгаа энэ үнэл зөв байж таараа гэдэг юм бодол автоматар тэр хүндлэлээс ургаж бий болтой юм байна. Тэр бусдын хүндлэл хайрыг хүлээдэг хүний шийдвэрийг бусад хүмүүс ингээд шууд хүлээн зөвшөөрч чаддаг гэсэн. Тэрний нэг баталгааны юм гэхээр одоо юу гэдэг бид нэг тийм биш юм бол энэ яагаад бид ингээд тасалтуулж байгаа бид нар аягүй чухал юм ярьжсэн гэдэг ч юм уу те. Бид нэр ингэ хэвстэйсэн тэгстэйсэн гэдэг нь нөгөө хүний хувьд болохоор одоо бусдыг татчихдаг хүний хувьд болохоор чухал юм ярьж байгаа бид тасалсан гэсэн ч гэсэн бид нэг халтаа гаргацсан баха бид нар болоо болохоор ингэсэн баг гэж бодд юм байна. За 13-т нь болохоор хүмүүс чамайг ингээд нэг магтаал хэлэхгүй байгаад ч юм уу магтаал сайшаал ингээд амнаасаа унахгүй байгаа ч ерөөсөө гайхгүй. Яг өмнөхтэй ер нь бол тайлбар төстэй. Сайн юм хийцэн, зөв юм хийцэн багт магтлан өнгөрүүлээ гэж бодъё. Тэгэх юм бол нөгөө 90-50 байгаа хүмүүс чинь юу ч хүлээж авах вэ гэх юм бол бид нэр ахаад чон хичээх хэрэгтэйсэн байна. Бид нар арай сэтгэл санаа сэтгэл нь хурсангүй болтой. Бид нар юу дутуу хэв яав гэд өөрсдөөсөө асуудлыг хаамаа л та. Аяг хүндлэл хайрыг нь хүлээж чадаагүй байгаа бол энэ одоо юу ч мэдгүй юм байж яагаад бидний хүч хөдөлмөр ингэж дурамжилж байгаа. Яагаад бид нартай ингэж байгаа. Яагаад тэгж байгаа. Яагаад ингэж байгаа гэдэг юм би бол юм. Тэгтэл хүндэлж хайрладаг хүнийхээ үгийг бол өөрөөр хүлээж авах. 14-т нь болохоор ер нь бусдыг татаж чаддаг, бусдыг дурлуулж, бусдын хайрыг татаж чаддаг хүмүүс ямар ч үед дундуур шиг хүнд нөхцөл байдлаас босоод ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол маш их итгэж авсан хүн нь ингээд ар нуруур нь утга зоосон байсан ч гэсэн тэрний ард ингээд шазран наргагүй өндөөж босч ирээд бүр илүү өсвөр хүчтэй гэдгийг мэдрүүлдэг. Тэнгүүд тэр их өсвөр хүч тэр их тэгээд чадлаас нь хүмүүс тэр хүний хүндлэх хайр, хүндлэлээ олж авдаг юм. Асар их шазран төвчээртэй өөрөөрийнхөө үзэл бодол хүсэл мөрөөдлийн зам тууштай байгаа тийм эрмэгийн зоригтой ухаалаг хүмүүст бусад хүмүүс хүндлэл хайрыг хангалттай ихээр өгд юм байна. Тэгэхээр зарим үед чи зорилго мөрөөдлийн төлөө цэцэхгүй зүтгэж байгаа л бусдаар хайрлагддаг болдог байхгүй юу. Тэгэхээр энэ краштай холбоод ярихад ч гэсэн чи үнэхээр хайр сэтгэлтэй үнэнч ихтгэл дүрмэл байгаа бол би энэ хүнд хайртай би энэ хүнийг хайрын эзэн болж чадна гэдэг энэ бодолтой өөрөө ихтгэл үнэмшилтэй байж тэр хүний хайрыг татахын тулд сайн сайхан руу өөрчлөгдөж бүхэл зүйлээ ингээл хийх хүч сэтгэл зүйн бэлтгэл бүх юм чинь бэлэн болцсон ингээд тэгээ тэрийг ингэж хэрэгжүүлээд явж байгаа бол нэг л өдөр өөрөө ирэхгүй яах нь тэр хүн танд ингээд унаа тусаа дурлаа таны хүн болоод чиний хүн болоод чиний дэргэд үлдэнэ. Тэгээд тэр бат итгээд тэгээ тэрний хөдлөө зүгээр хэцүү хүртэл зүтдэг.
За бусад юмнуудын надад нэг их таалагдахгүй болохоор би ерөөдөө 15 шинж болох ч гэж бодлоо. 15 дахь нь юу гэхээр чи ер нь бусдын анхаарлын төвд байхаас маш их залхсан байгаа. Өөрөлдөх юм бол хүн болгон чамайг шүүсэн, үнэлсэн, харцаар хараад за энэ яах нь гэсэн өнгөсийг бас гаргаал ч юм уу. Эсвэл эсрэгээрээ хүн болгон чамд аяга өндөр хүлээлт үсгээл лайн одоо эдэр мөрийн юм чинь их л найдвартай юм хийж дараа эдэр мөрийн юм чинь их л гоё юм байж дараа гэдэг өндөр хүлээлт үсгээл чамайг хүн гэдгээр чинь хүлээж авч чадахгүй ч юм уу чамайг ингээд байгаар чинь хайрлахгүй байх үе одоо үедээс чинь нэлээд залхсан байгаа. Тиймэрхүү юмн дээр нэлээд ингээд имзэг ханддаг. Би ч гэсэн одоо тэг хүн штэ би ч гэсэн алддаг штэ гэдэг ч юм иймэрхүү бодлоод их орж ирж байгаа. Тэгээ бусад хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээн гэдэг дээр тэр их хайрыг яаж даандаа гэж ярьдаг штэ тэ. Юусэн үг гэхээр тэр их хайр хүндлэлийг дааж төдийн хэмжээнд өөрийгөө цаг ямагт авч явна гэдэг цаг ямагттай бартаатай уулын өөд ингээд хэцүү байдаг ч гэсэн та зүгээр л байж байгаа энэ байгаа байдлаараа энэ амьдралын хичээл зүтгэлээр маш олон хүмүүст нөлөөлж идэг хүн шүү. Тийм учраас олон хүмүүсэд ингээ гэрэл гэгийг бий болгож өхийн тулд тэр гэрэлийг асаахад нь туслахын тулд амьдарч байгаа гэдгээр таны амьдрал маш их үнцэнтэй, маш их гайхамшигтай. Тийм болохоор энэ хүчийг ингээд зөв сайхан зүйл ашигладаг байгаасай гэж бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддгийг танаас чамаас гойж байна. За тэгээ бичлэгийн маань дуустал нүцэнд баярлалаа. Дараагийн удаа бас иймэрхүү бичлэг байж болно шүү. Тэгээд одоо ерөөдөө бол миний краш дээр нэг нэлээд олон хэд хэдэн бичлэг байгаа ч гэсэн би краш гэдэг сэдвээ одоо дахиад өөр сэдвүүдтэй хошуулж явахыг бодож байгаа. Тэгээд та бүгд ямар бичлэгийн санаа хэлээрэй. Дуустал нүцэнд баярлалаа. Баярлалаа.